Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Хинт ч битгий хэлээрээ хориотой унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлж цоо шинхэн дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Мэдээж нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан байдаг учраас таны хажууд 21 цаг 21 нас хүрээгүй хүн байх юм бол бас сувгаалцлахыг зөвлөж байгаа шүү. За та мөн машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаалцлахыг зөвлөж байна. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад туугдахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Сонсож чадаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөд сонсох боломжтой байдаг гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 7-ны пүрэв гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 10 минут болсон байна. Унтлагын өрөө нэвтрүүлгийг танд хүргэхээр студийн радиогийн 20 дугаар студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. За бүгдээрээ 4 дахь өдөр болгон алдартан дэлхий дахинаа танигдсан одуудын талаарх дуйлан шууганыг хүргэдэг байгаа. Нэмэх 21 мэдээж нэмэх 21 дугаараараа хүргэдэг байгаа. Тэгэхээр ямар од юм уу ямар алдартан энэ дугаарт ороод ирвэ гэж гайхчихж магадгүй. Тэгвэл та бидний маш сайн мэдэх алдарт дуйлан шууганы эзэн Ким Кардашиан гэдэг эмэгтэйг ярихаар шийдлээ. За тэгэхээр Ким Кардашиныг бол сайн бас мэдэхгүй, хараагүй, сонсоогүй хүн гэж маш цөөхөн байх гэж бодож байна. Тэгэхээр яагаад энэ хүн ийм алдартай юм бэ? Яагаад ийм алдарт хүрсэн юм бэ гэдэг чинь бас цаанаа бас нэг асуулт байгаа байхгүй юу? За тодруулбал Ким Кардашиан бол Америкийн сошиал медиа сошиал орчны нөлөө бүхий хүн бизнес эрхлэгч, загвар өмсөгч, жүжигчин, продюсер, загвар зохион бүтээгч гэд маш олон юм гуншинтай эмэгтэй байгаа. Тэрээр болохоор анх реалити шоу болон алдартнуудын хүрээллээр ингээд олон танигдж гарч ирсэн. Дараа нь тэгээд өөрийнхөө нэрийг хүндийг брэнд нэрийг Kardashians гэдэг нэрийг хөгжүүлж тэндээсээ гоо сайхан хувцас, загвар, медиа, бизнесийн салбарт ингээд томоохон байрсаар эзэлж эхэлсэн юм эмэгтэй байгаа юм аа. За би бүр ингээд баг байхдаа ч яг нэлээд залуугаасаа хойш бүр нэг 17 8 настайгаас хойш ингээд Ким Кардашины болон Kardashians гэдэг ийм реалити шоуг нь байн дагаж үздэг болсон байхгүй бүр ингээд шимтээд орчихсон. Тэгээ тэр реалити шоу нь болохоор яг л энэ Kardashian гэдэг гэр бүлийн дундх амьдралыг гаргадаг баахан эмэгтэйчүүд хүүхнүүд ирчүүд янз янзын амар тийм хөгжилтэй болон хүндхэн сэдвүүдийг хүндэж гаргаж ирдэг. Зүгээр л нэг жирийн нэгэн амьдардаг Холливуудын гэр бүлийн амьдралын талаар гаргадаг реалити шоу байгаа. Гэхдээ маш их алдартай. За Kimberly Noel Kardashian гэдэг нь болохоор яг өөрийнх нь жинхэнэ нэр байгаа. Ким Кардашины маань. За дундаа болохоор Noel гэдэг нэртэй ахна шүү дээ. За Kimberly гэж хэлэхгүйгээр Ким Кардашиан гэдгээр нь хүн болгон мэднэ. Тэрээр 1980 оны 10 дугаар сарын 21-нд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелес хотод Роберт болон Крис Кардашиан нарын гэр бүл төрсөн. За дээрээ мэдээж Кортни гэд ихчтэй, Клой гэд охин дүүтэй, Роб гэд эрэгтэй дүүтэй. Тэгээд ээж нь болохоор Шотланд гаралтай. Шотланд Галланд гаралтай бол аав нь харин Армен гаралтай байдаг юм байна. Хүмүүс гэдэг юм байна. За 1991 онд түүний эцэг эх нь ингээд харамсалтайгаар салсан. Тэгээ ээж Крис нь болохоор 1976 оны зуны олимпийн 10 төрөлтийн бүр ингээд зуны олимпийн 10 төрлийн аварга болсон Брюс Женнер гэдэг залуутай гэрэлсэн гэснээр хожим нь болохоор Брюс Женнер нь Кейтлин Женнер гэдэг нэртэй болсон. Ягаад гэвэл хүүсээ солилцсон байхгүй юу? Суусныхаа дараа яг ингээ Брюс гэдэг нэг амар лаг залуутай суугаад дундаасаа хоёр охинтой болсон чинь тэр нь сүлдээ явсараад Брюс Женнер нь Кейтлин Женнер гэдэг эмэгтэй баг ээжээс нь өөр эхнэрээсээ хөрхэн гоё эмэгтэй болоод ингээд хөөсөө цалаа гараад ирсэн байт юм аа. За ээж нь ингээд Брюс Женнертэй гэрэлснээсээ хойш Ким Бьорт, Брэндон Броди гэх хойд ах нартай болсон. Кейси гэдэг хойд эгчтэй болсон байдгийн. Тэгээд дараагаас нь хойд аав ээж хоёрын дундаас Кендл мөн Кайли Женнер гэсэн хоёр хөрхэн эмэгтэй дүүтэй болсон. За мэдээч Кендл нь болохоор одоогоор би буруу санааг бол дэлхийн баг номер 1 модель хийдэг баг шүү.
орлогоороо хамгийн түрүүнд явж байдаг одоо супермодель ийм дүүтэй болсон одоо Victoria's Secret Inter гээд дандаа л том брэндүүдийн нүүр царай ээждэг ийм гоё эмэгтэй байгаа. А Kylie Jenner нь болохоор одоо гэр бүлийнхээ хамгийн бага нь гэсэн үг шүү дээ тий. Гэсэн ч гэсэн одоо болохоор маш бас хамгийн залуу долларын тэр бумтан болж исэн баг шүү. Анх ингээл нэг урууландаа янз бүрийн филлер энтрим хийж ингэж анх гарч ирж байгаа. Тэрнээсээ санаа аваад гоо сайхан салбартай хүч төрж ороод Kylie's Cosmetic гэд маш том тийм empire буюу эзэнт гүрнийг байгуулчихсан. Одоо бол бас нэг хоёр хөөрхөн хүүхэдтэй ийм гой мундаг эмэгтэй явж байгаа. Ер нь гэр бүлийнх нь дандаа л бүгдээрээ сенсац дагуулсан, царайлаг гэж нэмэргүй, халуухан гэж нэмэргүй, тэгээ бас нэр хүндтэй тэгээд гэж нэмэргүй ийм лаг хүмүүс байдаг. За эмэгтэйчүүд болгоно нь лаг хүмүүстэй одоо орж гарсан ороос одоо юу гэвэл сэлгээтэй ор хөнжлийн асуудал нь болохоор үнэхээр халуухан янз янзын бараг эднэртэй унтаж ивтэйгүү ч юм уу ойртойгоо үерхээгүй нөхөрлөг нэр холбогдоогоо Холливуудын жүжигчид дуучид одоо продюсерууд эсвэл NBA-гийн тоглогчид ч юм уу те ер нь бол нэлээд цөөхөн шүү. За энэ дундаасаа Rob Kardashian болохоор ганц эрэгтэй. Ерөнхийдөө ингээд янз бүрийн медиа те янз бүрийн зүйлээс одоо папараззи шоу моноос жоохон холхон байдаг. Тэгэд өөрөө бас нэг хөрхөө охинтой. За гэхдээ хараа эднэрийн гэр бүлийг бодохоор би ингээд нэг жонкурс юм мэдрээд идэх хөхгүй юу. Яг юу вэ гэсэн чи яагаад ч юм ихч дүүсээрээ ингээд амрага солилцоож гэдэг юм шиг эсвэл тэр одоо нэгнийх нь уулзжсэн залуугийнх нь одоо X нь ч юм уу X-ийнх нь одоо тэр уулздаг гэсэн эмэгтэйгийнх нь нөгөө залуу ч юм уу ингээд хоорондоо дандаа ингээд холбоос үлбэт нэг юм тийм аалзны шүүл шиг юм сонио холбоотой гарууд л та. За юу ярих гэдэг нэг гэхээр одоо Courtney Kardashian гэдэг эгч нь байгаа. Travis Barker гэдэг нэг бөмбөрчин алдарт бөмбөрчин залуутай суудсан. Гэхдээ Travis нь анх болохоор Kim Kardashian руу нүд унгаагаад баг Kimтэй зарим нэг их сурвалжаар бол болдчихсэн тухай бэд юм бэлээ. Тэгсэн чинь ингээ явж сүлдээ ихчтэн суудсан. За тэгсэн Kylie гэд хамгийн баг дүүнэ штэ. Kylie нь болохоор Travis Scott-оос хоёр хөрхөн хүүхэдтэй. Гэхдээ Travis-ийн өмнө Tyga гэдэг нэг рэпер залуутай үерхэж байхдаа нэлээд удаан үерхсэн юм а. Тэгэхэд тэр Tyga нь болохоор Kylie-гийн төрсөн ах Robin одоо дундаасаа хүүхэдтэй болсон Black China гэдгийнхэн бас их гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө ойлгох юм бол ингээд хоёр хос байж л дээ. Бие биентэйгээ уулздаг те. Ингээд үерхэж нөхрөлдөг одоо Tyga Black China ч ингээд хоорондоо үерхдэг байжсэн чинь салангуудаа нэг гэр бүлийн ах эгч хоёр лөө одоо дүүрүүн ахтаа ингээд салаад үерхсэн ч гэх юм уу. Нэг юм сони юм болцсон заяа. Тэгэд ерөнхийдөө ингээд их сурвалжуудаас ингээд сонсоход зөвхөн эднэр дээрээ биш бас зөндөө гол ингээд үерхжсэн болзоонд явжсэн эсвэл нэр холбогдчихсэн хүмүүс нь дандаа ингээд бие биентэйгээ шилжүүлэг бөмбөг зүгтсэн юм шиг ингээд ийм харилцаанд байдаг ийм сонин гэрэл юм шиг санагддаг. За тэгэхээр одоо ерөнхийдөө Kim Kardashian-ы талаар яг яагаад ийм байдал байр суурьтай болоод ийм алдартай болсноос нь ярьж эхлэе. Тэгэхээр одоо мэдээж эхнээс нь хэрэгтэй болчихж байгаа юм. За Kim Лос Анжелес хотын Ромын католик шашны охидын сургууль болох Marymount High School-д сурж ирсэн юм байна. Тэгээд 1994 онд түүний аав Роберт Kardashian нь Америкийн нэртэй хөл бөмбөгийн тоглогч одоо O.J. Simpson-ы хүн амны хэргийн шүүх хурал дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаад үүнээсээ болоод нэг маш их алдарт Kardashian гэдэг гэр бүлийн нэр гарч ирж исэн гэж яригддаг. За Simpson нь Кимийн загалмайсан эцэг болсон байдаг. Тэгэд Кимийн аав нь харамсалтайгаар 2003 онд хорт хавдраар нас барсан. Өсвөр насндаа Kim Kardashian болохоор Nicole Richie болон Paris Hilton нартай маш ойр дотны найзууд байсан. Тэгээд тэднэр дамжуулан одоо анх удаага хэвлэл мэдээллийн анхааралд өртөж хэлсэн гэхэд хэлсдэхгүй. Тэгээд тэнд юу идэг байсан бэхээр Kim өөрөө Paris Hilton-ы ассистент буюу одоо юу гэдэг вэ туслагч ч юм уу те эсвэл бол дизайнер нь одоо ямар хувц өмсвөл ямар ивент юу өмсөд явал зүгээр юм бэ гэдэг нь одоо хувцсыг нь тодорхойлдог те стилист маягийн ийм ажлыг нь хийж өгдөг байсан гэж байгаа. За тэгээд 16 настайдаа машина эвдснийхээ дараа аав нь түнд шинэ машин авч өгсөн юм байна л та. Гэхдээ өгөхдөө за үүнээс хойш чи ингээд
бүх машин тэрэгтэй энэ төр юмнуудаа холбоотой альва зардлыг чи өөрөө хариуцах ёстой шүү гэдэг юм нөхцөлийг тавиад ингээ машин авч өгч ирсэн удаа. Тэгэхээр үүнээс эхлээд Ким одоо яг тэр наснаасаа тэр зүйлээс болоод Лос Анжелесийн чинэлэг дүүрэгт байдаг одоо Энсинод байрлах Бари одоо B гэдэг нэртэй хувцсны дэлгүүрт ажиллаж ирсэн. Тэгээд нийт тэндээ 4 жил ажиллаад ерөнхийдөө за би өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй өөр одоо аав ээжигээ цаар ажиллахгүйгээр алдар нэрт хүрэх ёстой байна, мөнгө төргөө хураах ёстой байна гэдэг зүйлийг энднээс авсан гэж байгаа юм. За тэрээр мэдээж тус дэлгүүрийн одоо Калабасас дахь салбарыг нээгтэн тусалсан гэж аль биесны одоо мэдээллүүдээр хэлсэн байдаг. Тэгээд 2000 онд буюу одоо Ким дөнгөж 19 нас одоо 20 нас хүрж байхдаа анхныхаа гэрлэлтэд хийсэн байдгаа. Тэг хинтээ яаж гэрлэж өгсөн чи дэлхийд даяар тэр үедээ нэлээд алдартай одоо байсан гэх юм уу одоо хөгжмийн продюсер Damon Thomasтай маш залуудаа гэрэлсэн байдаг. Тэр үед нь Damon Thomas нь өөрөөс нь 10 насаар ах ийм залуу байдгаа. Тэгээд өнгө тарьстан гэх юм уу одоо Ким 20 настай, Damon Thomas болохоор 30 настай залуу байжээ. За тэгээд энэ хоёр маань бас удаагүй байгаамаа 3 жилийн дараагаар салцгаасан байдаг. 2003 он гэхэд салцсан байдаг. Тэгээ Ким хожим дараа нь энэ харилцааныхаа талаар гэрэлтийн талаар дурсаж ярихдаа маш хүнд одоо дарамттай одоо бэлгийн хүчирхийлэлтэй ч юм уу сэтгэл санааны хүчирхийлэлтэй юм харилцаа байсан гэж ярьдаг хэдий ч мэдээж Damon нь болохоор сөрөг энэ бүх яриаг нь үүсгэсэн байдгаа. Тэгэхээр мэдээж энэ бол худлаа одоо гүжирцэн хэрэг байна гэд яриад өнгөрсөн байдаг. За 2003 онд буюу яг тэр салсан жилдээ Ким R&B дуучин, жүжигчин Brandy гэх нэг өнгө тарьсан эмэгтэйгийн хувийн стилистээр нь ажиллаж байсан байгаа юм. Тэгэд Brandy гэдгийг би энэ эмэгтэйг бүр сайн мэдэхгүй, дуучин мушны нэг сайн мэдэхгүй байгаад гэсэн чинь Cinderella гэдэг одоо үнсгэлжин гэх кинонд нэг юм анхны миний үзчихсэн үнсгэлжин дээр одоо хүүхэлдэйн кино биш яг уран сайхны кино хөлбөр нь үзэж байгаа нэг юм өнгөт хар арьстай эмэгтэй тоглож исэн байхгүй юу. Тэгсэн чинь Brandy гэдэг чинь яг тэр үнсгэлжин дээр тоглож исэн энэ эмэгтэй юм бэлээ. За түүний хувийн стилист хийгээд ажиллаж байхдаа Brandy гэдэг маань өөрийн дүү болох Ray J гэдэг залуутай танилцуулсан байгаа юм. За төрсөн дүү Ray J буюу тэр үедээ R&B дуучин бас ийм өнгө тарьсан залуу байгаад байгаа юм. За харин Ray J нь болохоор тухайн үедээ одоо дуучин, жүжигчин мөн дуучин Brandy-гийн дүү гэдгээр айл хэдийн танигдаад амжчихсан байсан. Тэгээд Ким болохоор тэр үедээ Brandy-гийн стилистээр ажиллаж байсан болохоор одоо Ким Ray J хоёрын хооронд нэг тийм юу гэх юм бэ? Дунд нь холбосон нэг гүүр байгаад байна. Дээрэс нь ижил нэг төрлийн алдартнуудын хүрээлэлд ингээд ойрхон байсан гэдгээрээ бие биентэйгээ уулзаж дотносоо. Тэгээд ингээд үерхэл гэх үү, явуулдалт гэх үү, ер нь бол ингээд эхэлсэн байгаа юм. За тэгэд 2000 за энэ хоёр маань ингээд 2003 он ингээд уулзаад үерхээдж байгаа юм ингээд яваад байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь гэгвинтхэн л нэлээд хэдэн жилийн дараа одоо 3 4 жилийн дараа 2007 оны 2 дугаар сард Ким Кардашиныг болон дуучин одоо Ray J нарын бүр хаасан 2003 онд хийсэн одоо хувийн насанд хүрэгчдийн кино нь интернетэд ингээд алдагдаж тавигдаад тэгээд үндэсний хэмжээнд буюу бүр цаашлаа бүр дэлхийд даяны анхаарлыг ингээд татсан хэрэг болсон. За тэгэхэд энэ үедээ болохоор энэ хоёр маань айл хэдийн нэг уулзаж уулзраад ингээд салчихсан 4 жилийн дараах болсон үйл явдал байгаа байхгүй юу. Тэгэд Ким болохоор уг бичлэгийг Kim Kardashian Superstar нэрээр тараасан Vivid Entertainment гэдэг компани байдаг юм байна. Зөвхөн насан туршидтын кино үйлдвэрлэдэг одоо нэг порно гэж ярьдэн шүү дээ тийм сайт тийм компанийг эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм байна л да. Гэснээ 3 сарын дараа нэхэмжлээ буцаад татаад авчиж. Тэгснээ ойролцоогоор 5 сая Америк долларын тохиролцоонд хүрсэн гэж мэдээлэгдсэн байна лээ. Тэгээд ингэснээр одоо юу гэдэм бэ одоо тэр насан туршидтын киног ингэж тавьдаг сайт буюу Vivid компани маань болохоор уг бичлэгийг борлуулах зөвшөөрлөө авчихсан гэсэн үг. Тэгэхээр одоо мэдээж мөнгөний өгч гэсэн юм чи хаасаг бол сайтаараа дамжуулаад одоо Kim Kardashian Superstar гэдэг нэрээр нь болохоор ингээд насан туршидтын сайтаар тавьсан гэсэн үг. За тухайн бичлэгийн борлуулалт нь эхний 6-7 хоногтоо гэхэд л баг 1.5 сая Америк долларын орлого олсон гэж байгаа юм. Орлого шүү. Олсон гэсэн ийм мэдээлэл байдгаа. Тэгээ зарим хэвлэлүүд болохоор
Ким болон түүний гэр бүлийг нөгөө уг бүчлэгийн дуулааныг удахгүй гарах одоо reality шоугаа сурталчлах зорилгоор ашигласан гэж шүүмжилж эхэлсэн л дээ. Ягагтгүй яг 2007 оны 2 сард ингээд ийм амар ийм ноцтой юм болоод тэг 3 сарын дараагаар за одоо миний бичлэгийг 50 тавиад ингээд зарчидаг 5 сая америк доллар зарцсан чинь яг тэр оныхоо сүүлээр Keeping Up with Kardashians гэх ингээд шинэ reality шоу гараад ирж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ нь болохоор мэдээж энэ шоугаа гаргахын тулд ингээд анханаас нь авсан юм бодлоготой алхам байсан юм уу яасан юм бол гэдэг ингээд хүн болгоны одоо шүүмжийг дагуулсан байдгийн. За 2007 оны 10 дугаар сард Ким түүний ээж Крис Женнер хойд эцэг болох одоо Кейтлин Женнер буюу одоо Брюс Женнер байсан шүү дээ. Тухайн үеийн Брюс Женнер одоо ах дүү Кортни, Khloe, Rob Kardashian, мөн дүүнер Kendall, Kylie Jenner нар Keeping Up with the Kardashians reality шоунд оролцож эхэлсэн. Тэгээд тус шоу нь болохоор Америк даяараа Суугийн хувьд гэдэг нэртэй шүү те. Суугийн хувьд маш амжилттай болоод дараа нь Courtney бас and Kim Take the New York, Courtney and Kim Take the Miami зэрэг ингээд салбар хэд хэдэн шоу төрөн гарсан байдаг. Тэгээ гол шоу нь болохоор яг Keeping Up with the Kardashians гэдэг шоу нь 2021 оны 6 сард нийт 294 ангитаагаар дууссан гэдэг мэдээлэл байдаг. Боддоо 2007 оноос хойш 21 он хүртэл ингээд маш олон жилийн турш ингээд байнгын л камерын урд ингээд байгаад байсан байж тээ. Тэнгүүтээ нийтдээ 294 анги. Нэг анги нь гэхэд чинь дор хаяж нэг 40-оос 50 минут явдаг байхгүй юу? Би ер нь бол аягүй их үздэг байсан. Тэгэхээр 294 ангийг ингээд гаргаад дууссан байдгаа. Гэхдээ ингэж дуусаагүй. Тэгснэ 2023 онд байсан байдаг лөө. Би яг сайн санахгүй байна. The Kardashians гэд бүр амар болоод бүр цоошин ийм reality шоу гараад ирсэн. Уулын эдэр чинь зодгоо тайлж ин мэлж ин гэлээс нус нөлөөмс болоод бөө юм болж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь дараа нь The Kardashians гэд шин шоу гаргаад ирсэн. Одоо хүртэл явж байгаа. За ингээд иймэрхүү зүйлс болсон байдаг. Тэгээд би энэ бичлэгийг нь үзчихсэн. За Kim Kardashian, Ray J хоёрын 2003 онд хийжсэн энэ бичлэг болоод тэр үед ингээд яг тэр ондоо тараагдаагүй ч гэсэн 2007 онд ингээд задарсан шүү дээ. Тэгээд яг задраад тэр компани маань Vivid гэдэг компани маань албан ёсны борлуулах эрхийг ингэж худалдаж авангуудаа интернет даяар тавьсан байхгүй юу? Одоо тэр интернетийн порн сайтууд болгон дээр одоо бэжлээдэг. Одоо зүгээр л ингээд Google дээр очингуудаа л юу гэдгийг Kim Kardashian-ы одоо насан туршийн киног аль хайх юм бол зүгээр бүм гэл юутгаа гараад ирэн заяа. За яг бичлэг нь гарч ирдгүү маа гэхээр ингээд зургууд нь гараад ирнэ. Тэгэл зурган дээр бичлэгэн дээр ингээд бичлэг рүү норохын тулд мэдээж ямар нэг насан туршийн киноны сайт руу н орж байгаад үзнэ. Тэгэд ер нь бол нэг айхтар тэгэж мөнгө зөрөг нэхэд үзүүлээд бэдгүй юм бэ нэлээ. Тэгэхээр магадгүй манайхан маань хэрвээ сонирхох юм бол ингээд хайгаад үзэх юм бол бэдэг байгаа шүү. За тэгээд сонирхолтой зүйл нь юу гэхээр бичлэг маань юу гэдэг 41 минутын ийм бичлэг байдаг л да. Гэхдээ нөө uncut version гэж байдаг штэ. За edit хийгээгүй юм болохоор 94 минут буюу цаг 34 минут хавцаа үргэлжилсэн бичлэгүүд байдгаа. За энэ бичлэг дээрээ мэдээж одоо энэ хоёр маань тэр үедээ хосууд ийш тийшээ явал амарч цугаалал ингээл хоорондоо яг тэр газраа байсан газраа ингээл яг дотн харилцаанд орж байгаа бичлэг ингээд илэн далангуу гаргаж байгаа байхгүй яг л бид нар чинь насан туршид кино үзэхэд хин хаана юугаач нуухгүй ингээд ил тод гаргадаг штэ хөөх бүхс одоо юугаал гараад тийм те бүх зүйлээ ингээд гаргасан ийм бичлэг байдаг. За тэгээд би анх нэг өөрөө одоо юу гэх юм бэ анх насан туршид кино үзэж байхдаа л би баг элдв шалдавууд янз бүрийн үзэхгүйгээр шууд Kim Kardashian-ыг үзчихсэн байхгүй. Яг бол тэр үедээ маш их яригдчихсэн учраас хайгаад олоод үзсэн чинь зүгээр л вау гэл. Зүгээр нөгөө нэг 90 молтно гэдэг чинь ялангуяа тэр үед чинь нилээн залуу хүн байсан болохоор ингээл пүү за Америкчууд ингэж л дотны харьцаанд орд юм байна да. Харууд л нэг юм байдаг юм байна да гэдэг ч юм уу те. Тэгэхээр одоо тэр Ray J гэдэг залуу болохоор угаасаа тэр үедээ залуухан би хаасаатай царай зүстэй. Тэгээ дээрэс нь тэр бэлэг эргэтний хэмжээ ал зүгээр л юу айхтар заяа. Тэгэд Kim Kardashian ч гэсэн өөрөө үнэхээр гоё юм хтэй. Би ийм порпор царай зүстэй. Тэг бүх зүйл нь үнэхээр гоё. Тэгэд яг л ийм халуухан хоёр хүнийг чинь ялангуяа олны хоёр танил хүнийг халуухан ийм одоо юу гэх юм бэ суперстарууд яг ингээд дотн харилцаанд орж байгаа бас бичлэгийг харах чинь бас цаанаасаа л бас огшоод юм анахан. За
За иймэрхүү мэдээллүүд байна. Яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 29 минут болсон байна. Тэгээд унтлагын өрөө нэвтрүүлэгтэй хамт байгаад бас ингээд сувгаа салахгүй хамт байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Найруулагч маань бас Кардашнуудын бас зургийг өгчихсэн байна те. Тэгэхээр одоо Ким гэдээ яриад байгаа бүсгүй нь болохоор яг энэ дундан зогсож байгаа энэ хөх мөмн харагдаад байгаа бүсгүй шүү заяа. Эдгээр бол угаасаа айгүй хөөрхөн гоё эмгтээчүүд байгаа ч царай зүс хинээгэн ч голох юм байхгүй. Тийм хамгийн тэр булан зогсож байгаа тэр нэг юм Khloe Kardashian гэдэг нэг жоохон цайвар үстэй нь болохоор багтаа нилээн миралаг юм бамбар бундгар булцгаар охин байсан. Тэгээд сүүлийн бараг 5 6 жилдээ ингээд өөртөө үнэхээр анхаарал тавиад эднэрээсээ дутахаар үнэхээр гоё эмэгтэй болсон байдаг байгаа. За тэгээд энэ бичлэг задруулсан талаар бол Ray J болохоор маш олон жилийн турш нэг хид хідэн том мэдгдэл хийжсэн. За өөрөөр хэлэхдээ юу гэж хэлжсэн бэ гэхээр тэрээр бичлэгийг би бол ганцаараа задруулсан гэдгээ үгүйсгсэн. Би энэ бичлэгийг чинь би ямар ганцаараа задруулсан юм уу гэсэн чинь нөгөөдөл нь болохоор одоо Кардашныхан гэр бүл болохоор тэгж ааш Ray J ингээ бичлэг хийсэн байсан. Тэгснэ ерөөсө задруулахгүй битэрийн л хувийн хоорондын хариуцлага асуудал гэж хэлсэн чинь зүгээр ингээд бичлэгээ алдаад ингээд задарсан гэдэг юм маш олон жил хэлсэн баггүй. Тэгэхэд Ray J энийг нь үгүйсгээд тийм байхгүй. Харин Ray J олон нийтэд ярьсан албан ёсны одоо түүх одоо энэ төр юм чинь маш худлаа байсан. Өөрийг нь бичлэгийг нууцаа задруулсан одоо хүн метр харуулсан нугуус маш их буруу байсан гэдгийг ингээд хэлсээр ирсэн. За бас юу гэж хэлсэн мэхээр энэ бичлэгийг хийх нь Ким болон Крис Женнер нарыг одоо бичлэгийн гаргалтанд оролцсон гэдгийг мэдгдсэн л дээ. Тэгээд 2022 онд Ray J Kim Kardashian болон түүний ээж болох одоо Крис Женнер гэж ярьдэн шүү дээ. Крис Женнер болохоор бас амар тэр толгой тарих болол үнэн амар юм шиг байна заяа. Холливуудын нэг хитгэн амар алдартай мама менежерүүд байдгийн байна л да мамажрууд. Одоо тэр нь болохоор ээж менежерүүд гэдэг утгатай. Эсвэл зүгээр гэр бүлийг зүгээр л сэп хитэн авч яваал эсвэл яаж удирдах залах хийхээ бүгдийг мэддэг. Бүр хамгийн энэ Кардашнуудын хамгийн ард түлхүүр нь хэн бэ гэхээр Крис Женнер гэдэг аахгүй. Ээж нь л байгаа тул энэ хүүхдүүд нь ийм мундаг явж байгаа. Яг бол ээж нь бүх тэр булхаа одоо хэнийг хааш нь хөдлөх үү гэд бүх хөдөлгөөрийнх нь одоо контролыг нь өөрөө бариа явж байгаа эмэгтэй гэж байгаа байхгүй. За тэгээд Кардашин болон түүний ээж Крис Женнер нарыг бичлэгийг гаргах үйл явцыг зохион байгуулсан. Ядчил оролцсон гэдгийг нь бол олон нийтэд зарласан байдаг. Тэгээд түүний хэлснээр бол энэ зүгээр нэг алдагдсан бичлэг гэдэг бол худлаа штэ энэ ч шаал худлаа ярьж байгаа юм аа. Эдрийг бол Ким Крис хоёр өстө бүр өөрсдөө санаатаагаар хийсэн байдаг байгаа шүү гэж хэлсэн байдаг. За тэгээд нэг амар нэг юмыг би сая үзлээд яад энэ чинь маш олон жил одоо 2003 оны 7 оноос хойш ингээд яасан намжидгүй яасан ч ингээл үргэлжлэл яваад байдгийн энэ одоо нэг скандал гэж ярьдэн штэ. Үмэн шугаан дуйлян те ялангуяа энэ насанд хүрэгчдийн кино задарсан бичлэг задарсан энэ шугаан яагаад дарагддгүй ингэдсэн чинь яа харахгүй одоо ингээд бодоод исэн чинь юу юм блэ ингээд хоёр талтай. За энэ угаасаа ингээд алдагдцсан бичлэг байж болно шүү дээ. За хосоод хоорондоо сайхан байцаагаал дүрсгүүтэл янз бүрийн бичлэг хийгээл үст тийм ээ. Тэгсэн чинь тэр нь алдагтаад яаж яах нөгөөдг нь алдар нэт гарсныхан дараа гараад ирлээ гэдэг ч юм уу те. Ийм үнцэг байхад нөгөөдг нь болохоор магадгүй бүр ингээд хит хитэ алхмыг ингээд өөртөө харчихсан. За ийм бичлэгээр гараад ирэх юм бол бүүм болох юм байна. За тэрэн дээрээ суурлаад шууд ингээд шинэ реалити шоу гаргаж бол янз юм биш тэгээ тий. Тэгэхээр ийм хоёр төлөлтэй байгаа байхгүй юу. Тэгсэн би сая хитгэн хоногийн өмнө заяа. Хитгэн хоногийн өмнө за нэг 12 хоногийн өмнө хаа ядчихад яг тэр YouTube дээр тавигдсан нэг тийм бичлэгийг олоод үзчихдэг юм. Тэгсэн чинь тэр юу байсан бэ гэдгсэн чинь за This time I'm saying everything гэдэг нэртэй заяа. Энэ удаад би бүх зүйлийг үннээр нь хэлнэ гэсэн юм гарчигтай Ray J-гийн одоо маш алдартай подкастт өгсөн ярилцлага байна. Тэр подкастын нэр нь болохоор Funky Friday заяа. Funky Friday гэдэг нэртэй. За тэрэн дээр болохоор ингээд 3 цаг 12 минутын ярилцлага өгсөн байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо Ray J чинь одоо энэ олон жилийн дараа одоо юу ярих гээд гараад ирв. Бас л нөгөө нэг юм ярих чинь гэсэн чинь за яг амьдралынхаа бүх туулсан зам энэ төрөг ярьж байна. Тэгэнгүүтээ Kim Kardashian болон одоо тэр задарсан насанд хүрэгчдийн бичлэгийн талаар ярьж байна. Тэгснэ нэг юм шууд шинээр хэлчихэж байгаа байхгүй. За юу ярих нь одоо бас нэг сонсоогүй юу вэ гэсэн чинь энэ бичлэгийг ээж нь заа юу Крис Женнер гэдэг эмэгтэй
өөрөө захиалсан гинэ. Зүгээр нэг алдагдсан бичлэг бишээ. Бүр ингээд өөрийнхөө амаар хэлж байгаа байхгүй. За тэгэд энэ бичлэгийг би та нарт яг одоо үннээ хэлье. Би энийг бол маш олон жил уулна тойроо морьгоор ингээд тойроо замаар хилээлсэн хүн амт ингээд би л нэг муу хүний дүр тоглоод байна. Гэтэ энэ удаад үннээ хэлье. Би ч одоо ингээд охинтой, хүүтэй ингээд 2 хүүхэдтэй болсон. Хүнтэй суусан тийм ээ. Тэгэхээр одоо ингээд үр хүүхдүүд маань том болоод миний Ray J гэдэг хүн ийм бичлэг алдаад ийм асуудалд ороод ийм муухай одоо ингээд шантаажлаад энэ хүмүүсээс мөнгө аваад исэн юм байна гэж буруу ойлгох вэ гэдгээс хамгийн гол нь би нэрээ цэвэрлэж авъя. Үр хүүхдүүд маань очих нэр штэ. Тэр би үннийг нь хэлнэ. За энэ талаар бол би ингээд одоо шалгах ёсны, дамжих ёсны, шүүх энэ төр юмнаар ингээд явж байгаа. Бүх хэрэг бол ингээд өгөгдсөн байгаа. Тэгэхээр баттай, баримттай бүх зүйл үнэ гэд. Тэгсэн чинь бичлэгийг болвол Крис Женнер өөрөө над руу ингээд яриад тэгснэ за та хоёр ийм бичлэг хийх хэрэгтэй байна гэж хэлээд бараг л энэ хоёрын онгоцных нь одоо юу гэх юм бэ тийз мизийн захиалаад тэгэд ингээд өгөөд явуулсан гэвэл яах вэ? Тэгэд яг одоо би ч тэнэг ээж чиж нөө нэг үг байдаг үстэй би ч сохтой чиж юу ээж гэдэг үлээ. Тэгээд нөө нэг тийм яриа шиг би ч залуу ээж тэнэг ээж тэгээд тэр үедээ тэгээд окей гэд зөвшөөрөөд тэр үедээ бас битэр уулздаг байсан учраас ингээд бичлэг хийцэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ цаанаасаа захиалгата бичлэг байсан шүү гэдгийг ингээд ил тод хэлчихэж байгаа. Нөгөө подкастын одоо нэвтрүүлэгч нэг яриа авч байгаа хүн хүртэл гайхаад пүү одоо чи ийм мэдээлэл гаргачлаа штэ энэ гэсэн чинь тийм би гаргая гэж гаргаж чинь ягаад гэвэл энэ бол үнэн байгаа байхгүй юу. Үнэн зүйлийг бол хин ч ингэж ил тод ярихгүй ялангуяа ийм том хүмүүсийн эсрэг энэ том одоо долларын тэр бумтган хүмүүсийн эсрэг те эзэнт гүрний ийм нэрээ алдаршуулсан ингээд байгаа тэр Кардашин гэдэг хүмүүсийн эсрэг ингэж дуурна гэдэг чинь бас хэцүү. Тэгэхээр би зориг гаргаад нэрээ цэвэрлэж авахын тулд ингэж ярьж байна. Тэгсэн чинь за тэгээд таар ингээд бичлэг чинь ингээд нийтдээ 41 минутын юм бичлэг байдаг мэт шүү дээ. Тэгсэн чинь ухтаа бол цаанаа дахиад 2 байгаа гэж байгаа байхгүй. 2 байгаа. Тэгэхээр бит хоёр болохоор нийтдээ нэг юм одоо бүрэн хэмжээний бичлэгийг 3 бичлэг хийсэн байгаа. Гэхдээ тэндээс зөвхөн нэг нь л одоо лик буюу алдагдсан байдгаа. Одоо энэ дээрээс л энэ нь л ингэж олон түмэнд тарчсан хүмүүс яриад идэг болохоос ш цаанаа дахиад 2 байгаа гэж ярьсан. Байвал яах вэ? Би бүр тэгэхээр дахиад бүтэн 2 бичлэг цаана байгаа. Дээрэс нь энэ олон жилийн турш нөгөө кимик чинь бид нар ийш хөөрхөн амтай эвидээ ингээд ямар л олиг байх вүтэй эмхтэн үний бас нэг юм те харж болохгүй эмзэг юм тийм газруудыг ингээд олон түмэн дэлхий дараа хараад тэгэд ийм муухай зүйлээс одоо алдарт гарсан ч гэсэн мундаг явж штэ энэ гэж бодоод исэн чинь цаанаасаа бүр ингээд бүр төлөвлөсөн ийм зүйл байсан байгаа юм. Ээж нь бүр охин хүүхдээ ингээ гаргуунд нь гаргаад өөрийнхөө охиныг гаргуунд нь гаргаад ийм ухаа бичлэг хийлгэнгүүтээ зүгээр тараацсан байл яг уу. Албаар зарж мараад тэгэд яг одоо нөө алдар нэрд хүрэхийн төлөө бараг л амиа золихоос наашин болчихж байгаа байхгүй юу. Тэгэд энийг бодож би ямар амар юм бэ сте жинхэнэ л мамажер гэдэг шиг те мама менежер гэдэг л энэ дээр бэдх юм болоо да гэж бодчихсан нэрээ. За тэгэд өөрөө Крис гэдэг эмэгтэйг ингээд бас ингээд хараа сонсоод энэ тэнд нэвтрүүлэгт орж байгаа яриалгын сонсохоор бас нэг амар тийм канин гэж ярьдаг шүү дээ. Залтай ч юм шиг эмэгтэй байгаа байхгүй юу. За энэ Крис гэдэг маань өөрөө бас зүгээргүй. Зүгээргүй ч яг одоогоор 71 настай эмэгтэй. Харин хамтрагч нь 2014 оноос хойш нэг хамтрагчтай байгаа. Одоо тэр Брюс Женнерээс салаад Кори Кэмпбелл гэдэг юм хар арстан залуутай үерхэд одоо баг альбасаар суугаагүй санагдчихээн. Тэгэхээр ямар тач хамтдаа амьдраад хамтран амьдрагч маягаар 2014 оноос 26 он гэдэг чи одоо 12 жил тийм үстэй 12 жил ингээд хамт амьдарч чинь тэр залуу нь одоогоор 45 настай. Тэгэхээр хоорондоо баг 30 насны зүрхтэй байгаа байхгүй юу? За тэгэхээр эднийг гэрүүлэхэд дандаа л нэг юм эмгтээчүүд нэг юм хар арстан дуртай ч юм уу ийм тийм юм шиг байгаа юм. Гэхдээ одоо Ким бол ингээл дандаа л хар арстан залуустай явж байдаг Ray J байна. Ray J Bush юу лээ? За буруу санааг бол бас нэг NBA-гийн тоглогч байдаг. Тэснэ Kanye West байна. Алдарт Kanye West тийм үстэй. Kanye West-ийн эхнэр болоод дундаасаа бас сайхан 4 хүүхэдтэй болсон. Тэгээд дундаасаа North Saint Chicago Sam гэдэг ийм 4 сайхан хүүхэдтэй болсон байдаг. За тэгээд Courtney эгч нь болохоор харин миний мэдхийн
цорын ганц гэр бүлээсээ ямар нэгэн хар арстан эрэгтэйтэй одоо үерхийг нөхөрлөг уулзаж уулзраагүй гэрлээ суугаагүй юм эмэгтэй дандаа цагаан арстан одоо хүмүүстэйг ингэж нэр холбогдож явж исэн эмэгтэй байдаг байхгүй юу? Одоо Courtney болохоор бас 4 хүүхэдтэй. Mason, Penelope, Rain and Rocky гэдэг те. Тэгээ нөө Scott Diskes бас нэг юм 4 хүүхэдтэй санагдаад шүү. 3 хүүхэдтэй ч лөө. Тэгээд хамгийн сүүл Travis Barker-тай суугаад хүүхэд гаргасан байдаг. За Chloe нь болохоор мэдээж одоо Lamar гэдэг хүнтэй маш олон жил амьдарж байгаа салж агаад тэгээд сая ямар Томсон блэ? За яг нэр нь орж ирлээ. Ямар тач бас NBA-гийн бас тоглогчтой тоглогчоос 2 хүүхэдтэй болсон байдаг. True болон Tatum Thompson гэдэг 2 хүүхэдтэй болсон байгаа. Kendall болохоор ганцаараа гэр бүлээсээ үр хүүхэдгүй явж байгаа юм гоё супер модель эмэгтэй байна. Янз янзын хүмүүстэй ингээл холбогдол нэр уучраал холбогдол яваал байдаг. Гэхдээ бас харч байна, цагаанч байна те янз янзын хүмүүстэй ингээд уулзч уучраа явж дгээ. За Kylie нь болохоор Tyga, Travis Scott ингээд янз янзын дандаа өнгөт арьстай хүмүүстэй бас нэр холбогдож ингэж уулзч учирч явж байгаа. Travis Scott-оос 2 хүүхэн хүүхэдтэй буюу Stormy, Air Webster гэдэг 2 хүүхэдтэй болсон байдаг. Яг одоогоор болохоор бидний одоо мэддэг Hollywood-ийн жүжигчин дүүн дээр тоглоод байдаг Timothy Chalamet-тэй үерхэж байгаа. За Robin болохоор Black China-тай үерхэж суугаагүй үерхэж явж байгаа дундаасаа хөрхөн Dream гэдэг охинтой болсон байдаг. Гэхдээ одоогоор бол хоорондоо салсан гэдэг юм мэдээлэл авчихсан байгаа шүү. За манайхаа ерөнхийдөө Kardashian-ыг мэднэ үсттэй. Ер нь одоо энэ мэдээллүүд нь хэр одоо ойр сонсогдож байна. Илүү эднэрийн талаар өөр юуг мэдхийн гэх юм бол комментээр орж ирээд ярьж болно шүү. За яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 41 минут болсон байна. За Kardashians гэдэг чинь одоо Hollywood-ийн бүх эрчүүдийг тестлэгч гэдэг юм бас нэг нэр цолтой яваад байт юм блэ. Тэгэхээр нэг одоо Оскарын шагналыг хин авч байна тийм үү? Эсвэл бол юу гэдгийг хин хаана гоё хамгийн гоё алдарт хүрчихсэн байна. Тэр хүмүүс болгон дээр Kardashian нэр холбогдож явдаг гинэ. Тэгээ яасан гэсэн чи эдгээр чи өөрсдөө тийм fame буюу алдар нэрт хүрэхийг амар хүсдэг нэг од байхын хүслэн гэдэг шиг тийм ээ. Яг тийм хүслэнтэй хүмүүс гинэ. Тэгэл юм л болвол тэгэл юу гэдгийг за энэ жил энэ хүний кино үнэхээр алдартай болоод энэ хүн үнэхээр амар лаг явж ийн гэх юм бол тэрнтэй очоод аль нэг нь унтаж өвтөлс скол янз бүрийн орой хоолнд ягаал болцоонд явж идэг. Жишээний ч юм уу те. Тэгэхээр энэ талаараа бас Холливуд бас жоохон сөрөг талаараа нэр хүнд нь архичихсан хүмүүс байдаг. За ингээд одоо Kim Kardashian-ыг ярьж байгаа болохоор ерөнхийдөө одоо хин хинтэй бас холбогдож байсныг товч дурдъя гэж бодлоо. За Damon Thomas гэж ярьсан тийм ээ. Damon Thomas нь болохоор одоо бас продюсер алдартай залуу насных нь хамгийн анхны гэрэлт байсан. За тэгэхэд Ray J Damon Thomas-ны дараа Ray J гарч ирсэн. Одоо тэр нэг насан туршидын кинонд задарсан гэдэг залуу байгаа шүү дээ, тий. Энэ болохоор бүхэл тэр нэг хамгийн их дүүлэнийг тарьсан буюу Kim Kardashian буюу Kardashian гэдэг нэрийг нь гаргаж ирсэн. Дэлхийн талбарт гаргаж ирсэн одоо поинта залуу гэж хэлж бас болох юм байна. За Reggie Bush гэдэг түрүү бас нэр нь орж ирэхгүй гадсан. Reggie Bush гэдэг нь болохоор бас нэг алдартай одоо юу гэх юм бэ? NFL-ийн од واخгүй юу? Reggie Bush нь болохоор 2007 оны одоо маш олон ASPY award-ын үеэр танилцчихсэн гэж ярьдгийн энэ хоёр чинь тэгээд 2007 онд уулзчаад 2009 онд салж исэн. Тэгээд эргэн нээсэн ч гэсэн 2010 онд бас бүтэхгүй салсан ийм түүхтэй байдаг. За тэгээ маш олон хүмүүстэй дундар нь уулзаад явж байгаад 2010 оны 10 сард Chris Humphries гэдэг NBA-гийн тоглогчтой бас уулзсан байдаг. За тэгээд 2010 оны 10 сараас үерхэж эхлээд тэд 2011 оны 5 сард сүү тавьсан байдаг. За маш хурдан гэсэн үг шүү дээ. Тэгсэн тэнгүүтээ тэр оныхоо 8 сарын 20-нд гэрлэнгүүтээ яг ердөө 72 хоногийн одоо дараа салсан байдаг. Салалт нь 2013 онд эцэслэн батлагдчихээ. Тэгэхээр айгүй хурдан би үүндээ дурлаад хайрлаад сүү тавьж гэрлэнгүүтээ гэрлээд 72 хоноод шууд салчихсан. Тэгэхээр сонирхолтой байц. За Chris Humphries-ийн дараагаас Kanye West
гэж залуу гараад ирсэн. За бидний мэдхээр Ye гэдэг шүү дээ тий. Ye брендийн Ye. За 2012 онд Kanye West-тэй үерхэж эхэлсэн байдаг. Тэгээд тэд бас 2014 онд 14 оны 5 сард гэрлээд North Saint Chicago Sun гэх айгу 4 хүрхэн хүүхэдтэй болоод тэгээд Kim 2021 оны 2 сард харамсалтайгаар салах өргөдөл гаргаж тэгээд дараа оныхон 3 дугаар сард хууль ёсоор ганц бий болоод салалтаа эцэлсэн байдгийм байна. За тэгэж явж жагаад 2021 оны 11 сараас 2022 оны 8 сар хүртэл нөө Pete Davidson гэдэг нэг юм шаардлагатай ийм цагаан комедиан байдэн шүү дээ тий. За тэр залуутай болохоор Kim Saturday Night Live шоуг хөтлснийхаа дараа яг үерхэж эхэлсэн байгаа танилцаад. За тэдний харилцаа нь болохоор ойролцоогоор 9 сар үргэлжилсэн байдгаа. Тэгээд энэ айгу хэцүү травматай үерхэл болсон. Яг бол Kanye West чинь байн нөө Pete Davidson-ыг хийгээл дуу мундаа оруулаад янз янзын одоо Pete Davidson-ыг төлөөлж нэг юу гэх юм бэ бичлэг янз бүрийн киноны дууныхаа клип Pete Davidson-ыг өгч байгаагаар алуулж байгаагаар ч юм уу те ингэж дүрсэлж гаргасараад ерөнхийдөө энээр ингэж явсараад 9 сар үргэлжлснийхаа дараа ингээд салцгаасан байдаг. Ягдвал Kanye Pete руу маш хэмжээгээр онлайнаар дайралт хийж байсан буюу энэ харилцааг маш их дуйланд хүргэж байсан. Тэгээд тэрнээсээ залхацсны яасан энэ хоёр маань ингээд сүулдээ салсан байдгаа. За тэгээд явсараад 2023 оны 9 сараас 2024 оны 3 сарын хооронд Odell Beckham Jr. Буюу NFL-ийн тоглогч жуниортай нэр холбогдсон. Тэгээд тэд Оскарын үдшилэг зэрэг олон нийтийн арга хэмжээнд бас хамт харагдсан харилцаа нь 2024 оны 3 дугаар сар гэхэд дууссан гэдэг мэдээлэл тархсан байдаг. Тэгэхээр ер нь бол ингээл хин нэг хүнд ингээл би чамд хайртай гэл ингээл амар ингээл гой бийжснэ. Салангуудаа дараагийнх нь бэлэн бийждэг юм ааши амар easy буюу амар амархан байгаа гэдэг. Одоодын үед болохоор айгүй хурд ингээл нэгнээсээ уйддаг юм яг ингээд шууд дараагийнх нь бэлэн гэд next гэж бийждэг юм шиг жагсаа бийдэг юм шиг ба. За тэгээд энэ оны эхнээс ихэнх үеэс одоо хүртэл бидний олон нийтэд мэдж байгаагаар мэдээлэгдэж байгаагаар болохоор Lewis Hamilton гэдэг нэг залуу байгаа. Тэр нь болохоор формулагийн нэгийн авраг Lewis Hamilton гэдэг тамирчин байгаа л да. Хурдны тийм машин барьдаг. За 26 оны ихээр тэдний Парист хамт байсан гэх мэдээлэл гарч ирснээр дараа нь Malibu болон олон нийтийн арга хэмжээндээр бас хамт харагдсан гэдэг мэдээлэл тархаж ирсэн. Тэгээд мэдээж энэ харилцаа нь өмнөх гэрлэлтүүдтэй ч юм уу эсвэл дотн харилцаануудтай ингээ харьцуулахад хамаагүй шин бас ингээд бүрэн олон нийтэд ингээ батлагдсан байдлаар олон нийтэд гүнзгий яригдаж эхлэегүй байгаа ч гэсэн мэдээж ингээд янз бүрийн папараззигийн зургнуудыг тэрийг харахаар энэ хоёр чинь үнэхээр бие биенээ cozy буюу амар тухтай байгаад байгаа байхгүй юу? Бие биенийг тэрвэрж байгаа, үнсэлцэж байгаа янз бүрийн гой юм хамтдаа үдсэж байгаа энэ төр гэх тээ. Тэгэхээр бас энэ харилцаа бүтгэх ч юм уу бүтэхгүй ч юм уу сайн мэдэхгүй байх. Тэгээ магадгүй дараагийн удаадаа за ингээд 2027 оноос гээд бас нэгэн залуу хурж ирээд ярих ч юм бэл үү те. Сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ер нь бол алдартнууд нийлжлээдийн салжлээдийн гэдэг тийм өнцгтөө болчихсон байгаа шүү дээ халуйк нь болохоор. Ялангуяа Кардашианууд чинь айгүй хэцүү санагддаг. Тэгээд эднийх дундаасаа яг хамгийн ингээд нэг суйртай, буйртай юм да гэж боддог нь болохоор миний хувьд Кортни санагддаг байхгүй их чинь болохоор ингээд маш олон жил ингээд нэг хүнийхөө хүүхдийг гаргаад өгчихсөн. Тэгээ нөгөөх нь яг нэг бас ингээд араа нь тавьдаг, зүгээрээдгүй янз янзын хүүхнүүдтэй нэр холбогддог, тэгж баригддаг. Бас нэг донтох янз бүрийн мансуурлах бодисны хамааралтай байсан, их уудаг байсан, шоодаг байсан гэдэг нэрлэлээр олон жил ингэж шоон дээр яригдж явсараа салангуудаа болохоор тэр Travis Barker гэдэг бөмбөрчин залуутай суучихсан гоё явж байгаа. Дундаасаа бас хөөрхөн хүүхдтэй болчихсон явж байгаа. За ингээд ярих юм бол манай алдарт Kim Kardashian маань хамгийн анх насанд хүрсэн хүмүүсийн бичлэг нь алдагдсан гэж гарч ирж юу гэх юм бэ дэлхийн нийтэд танигдж байсан бол явж ингээд бодсон чинь тэр нөгөө бичлэгийг нь хамт хийсэн залуу нь болохоор юу яриад байгаа юм бэ? Наад нэг юмний чинь ээж нь захиалсан шүү дээ. Та нар мэдээгүй юу гэдэг нэг амар тийм том
мэдэгдэл хийцэн байна. Одоо YouTube-ээр дөрөн хэдэн сая үзэлттэй болцсон тий. Тэгэхээр одоо ил тод хэлж ин гэдэг чинь бас нэг худлаа ярьж байгаа юм гэж хэлэхгүй байх гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол за магадгүй юм байна да гэж бодож байна. Яг бол Rage өөрөө мэдэгдэлтэй ингээд яг ярилцсандаа хэлэхдээ тэгсэн л тий. За 2023 он гэхэд бид нар хамгийн сүүлд яг энэ талаараа ингээд шүүх цагдаагаар яваад хоорондоо ингээд аль аль талынхаа өмгөөлөгчтэйгөө ингээд уулзалдаад гэрээ тохиролцоо игээд ингээд явсан. Гэхдээ эдгээр өөрсдөө эхлээд гэрээнд одоо зааж өгсөн үүргийг ч юм уу эсвэл гэрээнд зааж өгсөн зүйлсийг өөрсдөө ингээд үгүйсгээд тэрний эсрэг зүйлсийг өөртөө эхэлж хийсэн шүү. Түүнээс би ингээл гів гэнтхэн мөнгө төгрөг дуусаад гарч ирэл. За би одоо шууд үнэн хэлэм хэлий гээгүй. Өөртөө гэрээгээ зөрчсөн. 2023 онд гэрээ байгуулахдаа за Rage-г ерөнхийдөө ингэсэн л юм байна л та. Энэ бол алдагдсан гэдгээр яг явал явгээ. Гэхдээ энэний талаар дахин ярмааргүй нь ялангуяа миний нэр хүнд рүү халдаад Rage намайг ингэж муулж явдаг. Rage миний бичлэгийг ингэж тараацсан байлээ. Rage ингэсэн байлээ. Rage тэдэн төгрөг авцсан тий. Тэдэн сая доллар ингэж нэхэмжлээд авцсан энэ гэдэг ийм мэдээллүүдийг ингэж худлаа үнэн бусраар одоо ингэж бусдад тараахгүй шүү гэхэд нь окей гэд Kim Kardashian, Kris Jenner хоёр ч очоод ингэ өмгөөлөгчтэй гар үсэг зураад ингэ өгсөн юм байна. Тэгээ шүүхэн шийдвэрлээд за ингэ болоо гэд. За тэгээд хоёр талтаа гараа явж гинэ гэсэн чинь дараа нь эднэр чинь өөрсдөө Kim ч ялгаагүй ах эгч нарын чамаа одоо эгч түнрэн чамаагүй ингээд хувийн сошиал орнууд одоо орон зайгаараа ч юм уу те мэдээлэл хийхдээ. За ер нь энэ талаар ингээд сөхөж ярих болгонд л Rage-г буруутгаад. Миний охин бол ерөөсөө тийм биш гэдэг ч юм уу. Би ерөөсөө тэр үедээ үнэхээр хайртай байсан. Тэгсэн чинь ягаад ч юм хоорондоо үлдэх хэвээр байсан тийм хувийн бичлэгийг ингээд тараачихсан. Тэгээд энээс болоод миний нэр хүнд үнэхээр амар гутарсан, унсан гэл. Яг ингээд ярьж эхлээд яриад байгаа гэдэг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөтгөө ингээд сонсчихсан. За одоо болио. Ерөнхийдөө өөртөө байгуулсан гэрээгээ зөрчиж гин шүүхээр оруулсан гэрээгээ өөртөө зөрчсөн шүү. Одоо бол би яг үнийг нь бүгдийг нь ярина гэж хэлэнгүүтээ шууд гараад ирсэн. Тэгээ гарч ирээд тэр 3 цаг 12 минутын ярианыхаа турш зүгээр бүгдийг нь зүгээр нь аагаас нь яа хүртэл бүгдийг нь ярьчихж байгаа байхгүй. Тэгснэ тэр үед яг тэдэн оны тэдэн сард ингэсэн. Крис дуудаж ирээд бит хоёрыг ингээд тий захиалуулаад тийш нисгээд тэгээд тэндээ ингээд бүх ингээд аяллаа зардал мардал бүгдийг нь ингээд дааж ирсэн ш. Тэгэл уцаар ярьдаг тэгэл ингээрэ тэгээрэ бит хоёр угаасаа нэг юм одоо даалгавар авцсан хоёр өгчгөл байлаа гэд. Тэгээд тэрэнд чинь ганц бичлэг одоо л та нар хараад байгаа болохоос ш цаана дахиад 2 байгаа шүү. Нийтдээ 3 байдаг юм а. Та нар одоо л мэдчихэв 3 байгаа шүү гэд. Энийг болохоор мэдээж холбогдох ёсныхын шүүх одоо энэ төр гэсэн эрх мэдэлтэнгүүд болохоор яг тэр нэ мэддгийм байна л та. Яг бол одоо хэрэг мэрэг үүсгээ шалгаж байгаа ч юм уу. Тэр хүмүүс нь болохоор бүгдээрээ мэдж байгаа. Одоо өмгөөлөгчт нь хуульчт нь бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энийг би одоо ингээд задруулаа хэлчихье. Тэр юм байдаг. Гэхдээ би ягаад ч юм энэ тал дээр Крисийг л буруутгадаг. Энэ бол Kim Kardashian-ы буруу биш ээ. Харин Kim Kardashian-г би хохирогч гэж хардаг. Яг бол гэр бүлийнхээ одоо ээжийн төлөө, гэр бүлийн төлөө те өөрийгөө золиослон ийм зүйлийг одоо хийхэд хүрсэн. Тэгээд ээж нь ч гэсэн охиноогоо бас ийм хийлгчээдэг бас ингээ бодохоор аимшигтай биш гэж юу. Тэгэхээр амар гацтай гэсэн ийм бичлэг байна лээ. Тэгээд за одоо тэгээд миний харж байгаа үнцэг болохоор Крис нэр ямар амар эмхтэй вэ? Тэгээд ямар амар хөгшин бэ гэх юм уу? Төрсөн охиныгоо тийм байлд оруулж яадаг. За үнэхээр амар гэдэг нэг үнцэг байлаа гэхэд нөгөө талтаа болохоор бас ёо бас тийм байсан болохоор өдийд Kardashian гэдэг бүр empire буюу эзэн гүрэн ингээд дэлхийд танигдчихжээ штэ гэдэг юм бодол орж ирсэн байдаг. За энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээрээ урайтай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр надтай хамт байсан, сувгтай хамт байгаа, лайв хамт үзсэн бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд лайк, шеэр харамгүй дарсан бас мөн комментэр бөмбөгцсөн бүх сонсогч нартаа маш их баярлалаа. За тэгэхээр хөтлөгч Халукан та бүгдтэйгээ маргааш орон үдшийн хөтөлбөрөөрөө уулзсан. Тэгэхээр тэр болтол манайхан бүгдээрээ сайхан амарцгаагаад ороод ирээрээ маргааш уулзцгаая. Баяр таа.